За тэгэхээр ер нь бол энэ 126 гишүүнтэй боллоо гэдэг илүү давуу тал нь болно гэж бодсон. Гэвч харамсалтай сүүлийн одоо энэ гишүүдийн гаргаж байгаа саналууд, хуулиуд ер нь бол тийм нэг жалгын дээрээс нь хэсэг бүлэг хүмүүс зориулсан хуулиуд их баталж байна л да. Өргөн барьж байна. Тэгээ тэрнийгээ зүтгүүлж байна. Тэгээ сая хүүхдийг дэмжих тухай хууль гэдэг чинь тэгтэл ирээдүйн сангаас 120 тэрбум 180 тэрбумыг гаргана гэж ингээд ороод ирж байгаа шүү дээ. Ийм байдлаар олон гишүүд ийм хууль санаачлаа явах юм бол хэцүү л дээ. Тэгэхээр одоо ингээд их хурлын гишүүд тойрог дээр санал авахын тулд 203 хүн 2.9 их найд төгрөгийн санал гаргаа явуулж байгаа шүү дээ. Энийг чинь татвар төлөгч нар дийлэхгүй шүү дээ. Тэгээ сая буцаагаад буулгаад нэг 49 санал болгосон чинь тэр нь дахиад 2.9 их найд төгрөгийн одоо зардалтай байх шээ. Энд чинь хүмүүс хөс хүчээ одоо бүгдийн баран зүтхэн хамаг одоо тэр хүмүүсийнхаа цалинг одоо хасан барин өөрсдийнхөө өр хүүхдүүдийнхээ иддэг хоолноос хасан барин л тэр одоо бүх татварыг чинь төлж байгаа шүү дээ. Гэтэл ийм дураараа ийм саналууд гаргаад тэгээ тэр нь одоо дахин дэвших, дахин сонгогдох ийм хэрэгсэл болоо явж байгаа гэдэг чинь болохгүй л дээ. Ер нь бол энэ хөгжлийн төлөвлөгөө гэл ингээл жил болгон явдیں۔ Би нэг санал өгч байгаагүй. Урд нь ч өгч өгөө, энэ жил ч өгч өгөөгүй. Нэг хүслийн жагсаал тавьдаг. Тэгээ нэг эрх баригч нар өөрсдөө намын гишүүдийн юмнуудыг бүгдийг тавьчихдаг. Сөрөг хүчнийхээ болгохтор хасаа хийчдэг. Яг тэр нэгэ намар одоо төсөвдөр ороод ирдэм өгтөр бас орж ирдэггүй. Тэгээ түрүүн бас нөгөө санал нунаад байх шиг байна. Одоо төсвийн хүрээний мэдэгдэл гээд жил 4 өөрчлөлт шүү дээ. 4 өөрчлөлтөд ийм л одоо баримт байгаа. Тэр унгаасан ч ялла, унгаагаас ч ялла. Ийм л юмнууд байгаа. Тэгээ энэ одоо энэ цаан чинь ингээд энэ татврын дарамтад та нар 9 төрлийн татвар нэмсэн. 3 төрлийн татвар шинээр бий болгосон. Өчнөө олон арван хураамж төлбөр бүх зүйлийг нэмсэн. Энэ бүх зүйл чинь одоо энэ аж ахуй нэгжүүд тэр хуваараа хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийн нуруунд дээр бол асар их дарамт болж байгаа шүү дээ. Тэрнийг үл ойшоо тэгээд энд нэг хідэн нөхдөө суучаад дураараа ингээл энэ төсвийн зардлыг нэмэх ийм одоо юм санал гаргаад тэгээд одоо ямар ч үнээр хамаагүй 28 онд ялна гэдэг ийм л юмыг хийгээ сууж яах гэдэг чинь үнэхээр одоо эмгэнэл юм аа. Барааны үн яаж өсөж чинь? Энэ хүмүүс яаж амьдарч чинь? Цалин тэтгэр ямар бага байна? Энийг та нар ер нь ойлгох юм уу? Ард иргэдтэй уулзалт хийж байгаа юм уу? Сая би тэр Булган аймгийн Баяннуур, Дашинжилэн, Аршаанд 3 сумаар явж би уулзалт хийсэн. Ямар их уур уцаартай байна тэр хүмүүс. Энийгээ та нар мэдэрдэг юм уу? Ингэчээ тэгээд энэ ард түмний өмнө сайн амьдруулна гэж хэлчихэл тэгэл та нарын цаагаараа ингээл хүмүүсийн татвар төлөгчдийн одоо мөнгийг ингээл үр дүнгүй ашиглаад байх юм уу? Ингэж ус орныг удирддаг юм уу? Уралдаж идэх ийм бүх зүйлээ төсвөр дамжуулж хийдэг чинь бид нар мэднэ шүү дээ. Тэгээ цаана очиод тендер дээр нь хувааж иддэг юм. Ийм л бүх зүйлийг хийж байгаа шүү дээ. Эннийхээ эд жуудаг юмныхаа ихийг өнөөдөр тавьж байгаа шүү дээ.